Тэгээ юу болохоор манайхаа. Яг сайхан өнөөдрийн ажлыг яа та бүхэнтэйгээ. Ста. Цогцол хэлж гэнэ үү? Та машинаа төлхөөрийг аваад 4 ясаараа угаасаа орж ирээд ингээд машинаа үйлдгээ хийгээд явдаг. Та өнөөдрийн миний уунж явах лорийн маань болохоор OTG-гээр хэлсэн дууссан номер байгаа. OTG-гээр хэлсэн дууссан номертой лорийг унж явна. За би та нарт одоо үйлдгээ яаж хийдгийг харуулна. За машинаа үйлдгээ хийгээ явж байсан чинь ийм юмтай уулзлаа. Өчтөрийн жолооч маань энэ чимэглэн аваад юм шүрвчтэй. Далаа ичээ яана. Энэ одоо яагаад ингэ ичдэг? За энийг юу гэсэн уцтаж бичлэг нэгээд аэропорт хийхгүй. Агуул аэропорт нэг мэддэггүй агуул намайг гингцэн гэж дараа нь гүйцэтгэж магадгүй. Энийг бичээд явуучих да. Бусдын ч зүгээр байна. Ганцхан саяны энэ л юм байна. Өчтөрийн жолооч маань л жоохон асуудалтай явсан юм шиг. Аргагүй. Энэ нарийнхан гудмаараа нарийнхан эргэлт хийдэг болохоор юм хүмүүс бол дамаж болно бол. За. Яана. Сарикас аэропорт ээ да. Зүг таарч байна. Одоо зүг. Одоо үрээд хойд өгчлээд. Одоо гоё явах ч та. Одоо гоё зураас нь явж байна шүү дээ. Дахиад жоохон тэгсэн. Яа. За. Суудлаад харуулад. Одоо нөгөө миний усундагаа ачих дэлгүүр маань энэ нөгөө манайх чинь хуучин лидл واخгүй юу? Шинэ лидл одоо хажууд баригдсан шүү дээ. Тэнцээ байгаа. Тийшээ би явах хэрэгтэй. Өрүүлээ нэг жоохон доошлол дунд юм бэ. Өрүүлээ таас. Тэндээс очиж ачаагаа ачна. Тэгээ толиндоосаа хараад хоёр нөгөө эндээсээ гарахтаа хажуудалд байгаа хоёр лорогоо зурж шүрэгчгүйгээсээ гарах хэрэгтэй чиргүүлийнхаа үзүүрээр. За эндээс хичнээн дэлгүүрээ ачаа өгөх юм бол доо очиж бүсэд өгөхгүй ингээд дуурайд хичнээн дэлгүүрээ ачаа өгөх юм бол очиж харъя. Гайгүй ачаа өгчөөсөө гэж гордож шүү дээ. Гайгүй ачаа өгөөд нэг хэдэнд гайгүй явчихад байвал амар байдаг. Тэгвэл амар олон дэлгүүр өгчлөөр жоохоостай явж өгд юм аа. Стор бол гайгүй. За тэр хажуудын дэлгүүр бол лидл руу очихын тулд лидлийн нөгөө склад руу очихын тулд заавал энэ хуучин лидлийнхаа складнаас гарах ёстой.
Тэгээд тэдний хашаа руу орох хэрэгтэй байна. Энд нөгөө та нар санаж байгаа бол энд баахан машинууд парклсан байсан. Одоо эдгээр байхгүй болсон гоц. Энэ талбай ингээд чөлөөлөгдсөн. Энэ нөгөө нэг ажилчид дээр машина парклдаг байсан байхгүй. Тэрийг нь болиулсан. Яагаад болиулсан бэ гэхээр энэ цоошо нөгөө 3 давхар машины зогсоол хийсэн. Шинээр нь бүх ажилчид ийшээ машиныхаа зогсоол руу орж парклдаг болсон. Тэгээд тэр зогсоол руу орсон энэ байхгүй. Одоо ийшээ ор зогссон хүмүүс тэр дээдлийн гүүрээр энэ ажил руугаа орох хэрэгтэй. Энэ гүүрээр гараад орох хэрэгтэй байхгүй. Тийм болгоцсон. Энэ зогсоол мөксөөл юм бол доор нь барьсан шүү дээ тэгээд. Энэ хүүхдүүд замын хажуудлаар явж байгаа, дугуйтай явж байгаа, скутертэй явж байгаа. Эдгээр амар аюултай. Эдгэрийг сайн харж байхгүй бол заримдаа нэг өдөрч санаанд тоомцог гიშгэж чадахгүй ороод ирдэг байхгүй замын хажуу руу. Тийм амар юм яриад байгаа. За ингээд эдний хашаа руу орж байгаа. Шинэ лидлийн хашаа руу. Эндээс орж би ажиллаа авах хэрэгтэй өнөөдөр. Эдний офс руу орж уулзсан да одоо. За энэ төр зур зогсчихъя. Тэгээ офс руу орж уулзч чадчих. За ингэсгээ зогсчих. Энэ усан хогц авч харж байна. Нэг усан хогц яваад өнгөрлөө. Манай нэг компани нэг жолооч тэнд ухарч байна. Би бичиг цаасаа хүлээсээ л зогсон доо. Дахиад нэг 10 минут хүлээж хэлэх гэж байна. За энэ нэг шинэ лидл байхгүй. Одоо энэний цаад бас хаалганууд байгаа. Миний ачаа бэлэн болоогүй гинэ. За би танад хоёр үзүүлэх. Манай нэг пост лаач ийм юм өглөө. Өнөөдөр энийг маргааш сайхан 50 тавьдаг дээр гинэ. Маргааш би амрах байхгүй гэсэн чинь хагийн чи маргааш амрах байлоо гэсэн чи. Тий гэсэн чи. Чи тэгвэл энэ загсыг маргааш 50 тавьдаг дээр хоёр шүү болов чи. Яхан дэлгүүр дээр ирж байна. Ишээргээл орлоо. Баявсараа гат ихнийхэн дэлгүүр дээр ирлээ. Шинжээ нөгөө ийш орох гэж 80 болж байна. Та нар тууж харлаа. Энэ завсраа орох байхгүй. Энэ завсраа орох гэж зүгээр 80 боллоо. Одоо энэ завсраа ингэж цэглэл бол энэ хон би сая ийшээ ухарч хагаад энэ төм хаалгыг жоох ингэ шамбилт ажиллаа. Сая энэ тусаад энэ давж хаалгаараа усаад шамбилт ажиллаа. Одоо их тэр нь бол зураас руу орчлоо. Одоо энэ чигээр жоохон ухаагаад тэгэл бараг тэгшэрчүүлгээ бочих гээд байна.
Дүүрээ ачаатай явж байгаа. Болоогүй. Энэ дэлгүүрээр анх удаа явж байгаа байхгүй. Сая тэндээс ухас. Хаагалчлаа. Ийм л үү. Таарч ачаа уу гэдэг. За дэлгүүрийн хаалга онгоолгоод намайг ийш оруулж ийшээ тавина. Энд байгаа зайраа тавьчих. Ийшээ. Энд цөөхөн нэг 6 8 палаад ургаах юм. 8 палаад ургаачаал. Сайн паркинг устай амар новшин паркинг байна. Йоо. Гэтэ би сая менежерээс асуулаа л да. Энд ямар хэцүү паркинтай газар вэ гэсэн чинь. Ийшээ жолооч руу орж ирчихад зөндөө их машина эвддэг гэнэ лоороо. Амаш амар хэвддэг. Чи гайгүй юу гэсэн. Гайгүй гэж хэллээ. Тэгэл ямар ч гэсэн оруулж. За юу ч гэсэн ачаагаа буулгаад тэгээ дараагийнх нь дэлгүүрийг хөдлөнө. Дараагийнх нь дэлгүүр ойлгоо. Come on. Дараагийнхын дэлгүүр дээр ирсэн чинь лори ороо зогссон байна. Тэгээ би лорины жолоочтой энэ жолоочтой сая ярьлаа. Тэгсэн чинь намайг тэгнэ. Чи угуурчхаа тэгээ ийж жижиг паркинг руу орчих. Тэгвэл чи ийш зогсчих гинэ. Тэгээ би жоохон ухахаас яаж ч миний хойно автобус зогссон байна бас.
энэ залуу ингэж ухаж орж ирээд энэ кастомер нэг үйлчлүүлэгчийн кар парк руу орж зогсох байхгүй. Тэгээ надад зай тавьж өгч байгаа. Тэгэхээр би тийш очиж зогсох байхгүй. Тэгээ би энэ хаалгаар юмнуудаа буулгах юм. Ийшээ болох байхгүй. Би одоо энэ чигээрээ зогсож байгаа шууд буулгах явъя гэхгүй. Ийшээ ухарч мухарч цаг байхгүй. Төмрөд нь бас тэр харагдж байгаа алгараа очих хэрэгтэй байхгүй. Ажил дууссан. Ингээд бага бороо дуусчлоо. Марж ичээ сууч. Энэ хөрөгч ингээд хамгийн хүүдэн тавиад тэгээд марж ингээд гэсээ батгалцдаг байхгүй. Ийшээ гарах гэхлээр жоохон агтахгүй юм шиг санагдав. Ийшээ чигээр гарахаас яг нэг паркинг болдог зогссон. За юусаа тийшээ зүтгэе та. За энэгээр бараа байна шүү дээ. Яа бэ? Цаашаа зүтг. Ямгоны хасан дээр гарах.
Яг зэрэг гацчихгүй юу. За ямар ч гэсэн гал. Одоо тэр энэгээр явж байгаа төв замруу нээдэндээ. Машин гайг байгаа. Ийшээ бол багтахгүй. Ийшээ л орж байгаа л. Энэгээр л баруун дарыг та. Чу. Сайхан нийлдэг зам руу гал. Энэ лидл байхгүй. Энэ лидл ачаан болгосон сайн. Айс болсон. Гэт хөөгд гаргаа. Цагдаа амьд мэдэгдэж болохгүй мэдэгдвэл өрөнд орж өдөнд баригдаа шоронд орж босгоны шараа болох тул өөрөө шийдэх гэдэл туслахын овсоннида. За ингээд лам олдохгүй бол боцогтой зална гэрчээр тойрч Ченки шавдж байгаа шүү дээ. Англичууд нэг юм их шавдан да. Өнөөдрийн ажил ингээд дууслаа. Сайхан тавьж чагаад ирлээ. Эхнийхэн үргэлж дээр 3 дэлгүүрлээ авчиж усандаа үргээд өгчих гээд. Тэгээд тэрүүгээрээ яваад тэдрэг үргэлжчээд наашаа уусаа миний яг нэг л явуулт байсан байхгүй юу. Тэгээд тэрийг үргэлжч наашаа иржсэн чинь манай транспортоос залгаад аги чи дахиад нэг дэлгүүр үргээд өгчих. Чамда нэмэлт мөнгө өгье гинэ. Тэгэхээр тэгээ авчи гэдэг. Надад өргөд үе гэсэн. Ашгүй ийш 30 метрийн зайтай. Гэс аваач өгчөөд. Та одоо энэ бэлгэн дээр харж байгаа бол сүлд очсон дэлгүүр. Тэгээс буулж өгчөөд ирлээ. Тэгээд өнөөдөр 6-аас хэлсэн гэдэг чинь одоо 5 цаг 59 минут. Та харуул. 5 цаг 59 минут болж байгаа. 6-аас хэлсэн. Яг цагтаа дуустлаа. Одоо энэ өөр компани жолооч нарыг ачаа буулгаж байна. Зарим нэг хүмүүс өглөөгөр эхэлдэг нэг хилцсэн байна. 6-аас эхэлдэг хүмүүс. Би 6-аас 26-аас эхлээд 6 дуусч байна. Гэтэ экстра дэлгүүр өгч өгсөн. Тэгээ экстра дэлгүүр өгч өглөөд сайн гэсэн үг. Хай. За нэг иймэрхүү сонитой тэгээ та бүхэн сонирхолж хэлэх юм бол за тэгээ өнөөдрийнхэн бичлэгтээ цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, subscribe хийж байгаа бүх хүмүүстээ маш их баярлж байгаа. Хийгээгүй байгаа хүмүүст хийгээрэй. За тэгээд хэвдүүлээ дараагийнхан бичлэгээр уулзъя. Гэт түр бай. Please subscribe my daddy channel.